Дэлхий дээр жил бүр олон мянган хүн учир битүүлэг шалтгаанаар орс ураггүй алга болсон баримтууд байдаг. Тэдний дотор дуучид, жүжигчид, улс төрч, тамирчин гээд хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн олонний танил алдартай цуутай хүмүүс олон байдаг. Ингээд усанд хайсан чулуу мэт орс ураггүй алга болсон алдартнуудын түүхийг цувралаар хүргэе. Авьяаслаг жүжигчин хүү Жо Фичлер. Бетховны гэр бүл инэдмийн цуврал киноны 3-4 ангид тоглосноор нь бидний сайн мэдэх жүжигчин Жо Фичлер 2006 онд 18 настайдаа орс ураггүй алга болсон бөгөөд өнөө хүртэл түүнд юу тохиолдсон нь учир битүүлэг байдаг. Авьяас чадвар сэтгэл татам байдлаараа үзэгчдийг байлдан дагуулж исэн жүжигчин хүү Жо Фичлер гэр бүлийнхээ 5 хүүхдийн 4-р нь байв. Тэрээр багасаа жүжиглэх төрөлхийн авьяастай байсан тул мөрөөдлөө биелүүлэхийн тулд Лос Анжелес хот руу нүүжээ. Хэд хэдэн кино телевизийн шоунд дүр бүтээсэн түүний хичээл зүтгэл нь үр дүнгээ өгчээ. Жо Фичлер Бетховен кинонд Бреннан Ньютоны дүрийг бүтээснээр дэлхийд даяар алдартай болсон юм. Тэр 9 настайгаас эхэлж кино зураг авалтанд оролцох болсон боловч эцэг эх нь түүнийг сургуулаа төгсөх хэрэгтэй хэмээн үзэж эргэн Вашингтон руу явах саналыг гаргасан байна. 2003 онд Жо Фичлер гэр бүлийнхээ шаардлагын дагуу төрлөх Вашингтон руугаа буцаж ирээд ахлах сургуульд элсэн орж 2005 онд ахлах сургуулаа амжилттай төгсжээ. Жо боловсролтой анхаарч хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхийн тулд жүжигчний карьераа түр завсарласан байв. Дараа жил нь Фичлер шүдний аппаратаа авч жүжигчний карьераа эхлүүлэхээр Лос Анжелес руу буцаж ирэхээр төлөвлөж байжээ. 2006 оны 1-р сарын 5-нд бүх зүйл орвон гороо эргэжээ. Тэр аимшигт өдөр Жо Фичлерийг хамгийн сүүлд амьдаар нь харсан юм. 18 настай Фичлер сураггүй алга болсон бөгөөд ийхүү алга болохынхоо өмнө гэрээслэл үлдээсэн хэмээн цагдаагийн байгууллагын үздэг. Гэвч Фичлерийн гэр бүл цагдаагийнхантай санал нийлдэггүй бөгөөд Фичлерийн бичсэн зурвсан зүгээр л энгийн захидал байсан хэмээн тэд хэлжээ. Түүний машинаас олдсон захидлын агуулга нь хүчирхэг ах болохыг хүсэж байгаагаа илэрхийлж өөрийн хувийн эд зүйлсийг дүүтэй бэлэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн түүнийг хамгийн сүүлд харсан хамт байсан найзууд нь сэтгэл санаа нь сайн хэвийн байсан хэмээн мэдэгддэг. Фичлерийн тоглосон хамгийн сүүлийн кино Хүүхдүүд төрсөн өдрөөрөө нэртэйгээр 2002 онд олонний хүртэл болсон байдаг. Хэдийгээр түүнийг амиа хорлож нас орсон байх магадлалтай гэж үздэгч цогцыг нь одоо хэрнэ олоогүй юм. Гитарчин Ричи Эдвардс. Уэлсийн Manic Street Preachers хэмээх альтернатив рок хамтлаг 1990-ад онд эд алдаршиж байсан юм. Тус хамтлагийн ритм гитарчин дууны үг зохиогч Ричи Эдвардс 1995 онд учир битүүлэг шалтгаанаар орс ураггүй алга болсон байдаг. Ричи Эдвардс олон рок хөгжимчдийн адилаар хоолны дуршилгүй болох анорекс өвчнөөр шаналж байсан юм. Эдвардс сэтгэл зүйн тал дээр ч асуудалтай нэгэн байсан бөгөөд нэгэн шоуны үеэр сэтгүүлчдийн өмнө сахлын хутгаар гар дээрээ зүсэж байжээ. Түүнийг алга болсныг анх 1995 оны 2-р сарын 1 буюу хамтлагаараа Америк нэгдсэн улс руу нисэх ёстой байсан өдөр олж мэджээ. Учир нь тэр хамтлагийнхаа гишүүдийн хамтаар Америк нэгдсэн улсыг зорж шинэ пянзныхаа зураг авалтанд орох ёстой байсан ч нислэгийн өдөр гинэт алга болсон юм. Тухайн өдөр Ричи Эдвардс Лондонгийн Эмбаси зочид буудалд байрлаж байсан бөгөөд өглөөний 7 цагт буудлын өрөөнөөсөө гараад нисэх хуудалд хамтлагийн бусад гишүүдтэйгээ уулзахаар тохирсон байсан ч тоолсон цагтаа ирсэнгүй. Үүнээс хойш хэн ч түүнийг хараагүй гэдэг. Энэ явдлаас хэд хоногийн өмнө тэр данснасаа нилээд хэдэн мянган доллар авсан байдаг. Гэхдээ яах гэж авсан нь тодорхойгүй байдаг. Гудамжны хяналтын бичлэгээс харахад тэр амиа хорлогчдын цуглардаг гүүрэн дээгүүр явж харагдсан ч энэ нь шөнийн 2 цаг 55 минут буюу түүнийг зочид буудлаасаа гарахын өмнөх үйл явдал байжээ. Хэдийгээр түүний машиныг шатхан түгээх газрын хажуугаас олсон ч цогцсыг нь олоогүй байна. Хожим нь түүний хэд хэдэн хүн Ньюпорт дахь таксины зогсоол паспортын ширээний ард техникийн үйлчлэгээний газарт харсан гэх боловч тэр огт сураггүй хэвээр л байсан юм. Ийхүү түүнийг эрен хайх ажил 10 гаруй жил үргэлжилсэн бөгөөд сураггүй болсноос нь хойш 13 жилийн дараа буюу 2008 онд нас барсан хэмээн албан ёсоор зарласан байдаг. Ричиг үхлээ хуурамчаар үлдсэн гэх яриа гарч байсан ч одоо хүртэл цогцсон холдоогүй юм. Хамтлагийн гитарчин дууны шүлэг зохиогч Ричи Эдвардс сураггүй алга болсноор тус хамтлаг тарсан гэхэд болно. Дизель хөдөлгүүрийг зохион бүтээгч Рудольф Дизель. Германы агуу зохион бүтээгч механик инженер Рудольф Дизелийн хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр үнэлж баашгүй бөгөөд дизель хөдөлгүүрийг зохион бүтээсэн гэдгээрээ техникийн шинжлэх ухааны түүхэнд мөнхрөн үлдсэн билээ.
Харин дизелийн өөрийн хувь заяа нь бүрхэг үлдсэн юм. Тэр 1913 онд Антверпенээс Лондон хүрэх усан онгоцонд суугаад Орос руугүй алга болсон байдаг. Дизель Францын нийслэл Парис хотноо 1858 онд Герман гэр бүл мэндэлжээ. Тэдний гэр бүлийнхэн 1870 онд Франц Прусийн дайн эхлэхэд Англи руу дөрвөн нүүсэн бөгөөд 1873 онд Дизель эрдэм сурахаар Германыг зорьсон бөгөөд Мюнхений техникийн дээд сургуульд дэвшин суралцаж богино хугацаанд буюу 1880 онд төгсөлтийн ажлаа маш сайн хамгаалж төгссөн байна. Дизель 1898 онд хувийн үйлдвэртэй анхны хөдөлгүүрээ бүтээсэн бөгөөд түүний зохиосон хөдөлгүүр 20 морины хүчин чадалтай байсан. Минутанд 172 эргэдэг 5 тонны даацын хүчтэй байжээ. Улмаар 1903 онд анхны дизель хөдөлгүүрт онгоц бүтээжээ. Харамсалтай нь 1913 оны санхүүгийн хямрал алдарт зохион бүтээгч Рудольф Дизелийг бараг сөөрүүлж орхижээ. Гэсэн хэдий ч тэр итгэл найдвараа алдаагүй, урдын адил бүх зүйл сайхан болно гэсэн найдлага дүүрэн байлаа. 1913 оны 9-р сарын 29-ний орой Рудольф Дизель Дрезден нэртэй гатлага онгоцоор Бельгийн Антверпен хотоос Лондон руу хүрэх замдаа учир битүүлэг шалтгаанаар сураггүй алга болжээ. Тэр цагаас хойш Рудольф Дизелийг хэн ч олж хараагүй юм. Түүний алга болсон тухай олон янзын хувилбар таамаг төвшүүлдэг. Зарим нь Дизелийг зүрхний шигдээс болж сууж явсан хөлөг онгоцон дээрээсээ усанд унсан гэдэг. Түүнтэй төстэй хүний цогцсыг 9-р сарын 30-нд уснаас гаргаж авсан ч түүнийг биш гэсэн байдаг. Үнэхээр тэр нь Дизель мөн байсан эсэх нь одоо ч маргаантай үлдсэн юм. Сонирхолтой нь Дизелийн гэр бүл санхүүгийн асуудалтай байсан хэдий ч тэд санхүүгийн асуудлаа ямар нэгэн аргаар зохицуулчихсан байдаг. Тэд амь зоохын тулд сураггүй алга болсон гэр бүлийнхээ гишүүний патентуудыг худалдсан байх магадлалтай. Гэхдээ Дизель яагаад гэр бүлээ өсөглөнгөөс аврахын тулд өөрөө патента зараагүй юм бол гэсэн асуулт үүсдэг. Дизель хөдөлгүүр тухайн үед аль хэдийн 100-ны гайхамшиг байхаа болсон байсан юм. Хөдөлгүүрийг амархан хуулбарлаж технологиг нь өрсөлдөгчд нь аль хэдийн мэддэг болчихсон байжээ. Дизелийн сураггүй алга болсон учир битүүлэг хэрэгээр олон мөрдөгч байцаалт явуулсан боловч бүгд л түүний хоёр найз нэг үйлчлэгчийг хардаж эхэлсэн байдаг. Дизелийн найзууд нь өмнө нь бэлдсэн яриагаа ярьж харин үйлчлэгч зүгээр л худалдагдсан гэж үздэг. Гэрчүүдийн хэлснээр Рудольф Дизель алга болохын өмнө хөлөг онгоцны өрөөндөө бүүж унтлагын хувцас өмсөж халаасны цагаа орныхоо дэргэд тавиад унтахаар зэхэж байсан. Түүний малгай цов үлгүүр дээрээ өлгөөтэй байсан гэж гэрчилдэг. Харамсалтай нь хөлөг онгоцны зорчигчдын нэрсэн жагсаалт дотор Дизель гэдэг нэр байдаггүй. Хөлөг онгоцноос олдсон зүйлс дотор Рудольф Дизелийн 100% өөрийнх нь гихцүүлж байгаагүй. Цаасан дээрч паспорт дээрч бүртгэлийн дэвтэр дээрч юм байдаггүй гэдэг. Алдарт зохион бүтээгч энэ хөлөг онгоцонд огт суугаагүй мэт байжээ. Мэргэжлийн сагсан бөмбөгчөн Рико Харрис. Рико Харрис дэлхийн хамгийн алдартай Harlem Globetrotters сагсан бөмбөгийн багийн гишүүн байснараа алдарт хүрсэн байна. Риког уг багт ороод сар болсны дараа зам тээврийн нэгэн ослын үеэр бейсболын цохиураар цохиж түүний биед халтсан аж. Хэдийгээр тэр амьд гарч чадсан ч бүрэн идэгрээгүй юм. Түүний толгой тогтмол өвдөж тэнцвэрээ олох чадваргүй болсон учраас дахин тоглоогүй гин. Ингээд тэр хяналтаа алдаж хулгай дээрэм согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн гэх шалтгаанаар хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ. Харт амь хэтрүүлэн хэрэглэж амь насаа алдах шахсныхаа дараа тэр амьдралынхаа хэв маягийг өөрчилж, эрүүлжиж 7 жилийн турш тогтмол суршилтай ажилласан байна. Тэр найз бүсгүйтэй болж түүнийхээ хамтаар Сиэтл рүү нүүсэн аж. Гэвч хэсэг хугацааны дараа тэр дахин харт амхинд оржээ. 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тэр ээж болон ахтайгаа уулзаж өөрийнхөө эд зүйлсийг Сиэтл рүү авч явахын тулд Калифорниг зорихоор шийджээ. Гэвч тэр Калифорни явах замдаа алга болсон байна. Хамгийн сүүлд тэр 10 цаг 45 минутанд найз бүсгүй рүүгээ залгаж маш их ядарсан байгаа учраас ууланд амрах бодолтой байна гэдгээ хэлсэн аж. Түүний автомашиныг хэд хоногийн дараа цэцэрлэгт хүрээлэнгийн орчмоос олсон боловч цогцыг нь олж чадаагүй. Жүжигчин Жин Спенглер. 1923 онд төрсэн Америк нэгдсэн улсын жүжигчин Жин Спенглер Холливуудын хэд хэдэн кинонд хэсэгчлэн тоглосон байдаг. Тэр 1949 онд учир битүүлгээр алга болсон нь олонний анхаарлыг маш ихээр татдаг бөгөөд цагдаа нарыгч атсан шалганд оруулсан юм. Энэ нь огт баримт үлдээгүй гэсэн үг биш. Харин эсрэгээрээ маш их таамаглалтай үлдээжээ. Ерөнхийдөө Жин Спенглерийн амьдрал маш ноцлог. Тэр уран бүтээлийн гараагаа кинонд бүжиглснээр анх эхлүүлсэн байдаг. 1942 онд жүжигчин Спенглер үйлдвэрлэл эрхлэгч Беннертэй гэр бүл болжээ. Тэд Кристин хэмээх охинтой болсон хэдий ч 4 жилийн дараа салсан байна.
Саллалтаасаа хойш Спенглер Беннер хоёр охиныхоо асран хамгаалагч болохын төлөө 2 жилийн турш тэмцэлджээ. Энэ бүхний эцэст салсан нөхөр нь Спенглерт охиноо үлдээхээр шийдсэн юм. 1949 оны 10 дугаар сарын 7-ны Баасан гаригийн орой жүжигчин бүсгүй Беригчтэй охиноо харуулахаар үлдээгээд Лос Анжелес дахь гэрээсээ гарчээ. Спенглер гарахаас өмнө Беригчтэй ажил дээр очиж киноны зураг авалтанд нэмэлтээр ажиллах болчихлоо. Ажилдаа очихоос өмнө хуучин нөхөртөөгөө уулзаж охиныхоо тэтгэмжийн мөнгөний талаар ярилцах гэж байгаагаа мөн хэлсэн байна. Ингээд гарч явснаас хойш төдөлөлгүй 2 цагийн дараа Спенглер гэрлүүгөө уцтаж Беригч болон охинтойгоо ярьжээ. Тэр "Би бүтэн 8 цаг ажиллах юм шиг байна. Шүн харж чадахгүй байх. Би өглөө эрт очино" хэмээн утасджээ. Маргааш нь буюу 10 дугаар сарын 8-ны өдөр Беригч нь цагдаагийн газар очиж түүний гэртээ буцаж ирээгүй, сургаггүй болсон тухай мэдүүлэг өгсөн байна. Ингээд цагдаа нар жүжигчин бүсгүйн ажилдаг байсан студиутэй холбоо тогтоож, ажил дээр нь очиж шалгаж үзэхэд түүнийг тэр шөнө ажилласан гэх ямар нэгэн улмуур олдсонгүй. Үнэн дээр тухайн орой Спенглерт ажиллах шаардлага огт байгаагүй хэмээн ажлын газрынхан нь ярьжээ. Тэр гарахтаа Беригчтэй ажилдаа очихоос урьдчилж хуучин нөхөртөөгөө уулзна гэж хэлж байсныхан дагуу цагдаа нар Беннераас мэдүүлэг авсан байна. Тэр хуучин эхнэртэйгээ хэдэн 7 хоногийн турш уулзаагүй гэдгийг мэдэгджээ. Беннер шинэ эхнэртэйгээ гэрлээд ердөө 1 сар болсон бөгөөд түүний шинэхэн эхнэр нь ч түүний мэдүүлгийг үнэн гэдгийг баталсан байдаг. Жүжигчин Спенглерт чухам юу тохиолдсон юм бол Спенглерийн гэрээс хэдхэн гудамжны зайд орших хүнсний захын худалдагч эмэгтэй. Түүнийг алга болдог оройн 6 цагийн үед гэрээсээ хэдхэн гудамжны зайд орших хүнсний дэлгүүрт байхыг нь харсан байна. Тэр хэн нэгнийг хүлээж байгаа бололтой байсан хэмээн ярьсан байдаг. Энэ нь жүжигчин бүсгүйг хамгийн сүүлд харсан явдал байв. Ингээд түүнийг сургаггүй болсноос 2 хоногийн дараа Лос Анжелес дахь гэрээс нь 9 км-ийн зайд орших цэцэрлэгт хүрээлэнгээс Спенглерийн жижиг гар цүнхийг олсон бөгөөд цүнхний бариул нь тасарсан байжээ. 60 гаруй цагтаа 100 гаруй сайн дурын хүмүүс нийт 17 м2 талбай бүхий байгалийн цогцлборт газрыг санаж хайсан боловч өөр ямар ч сэжүүр алдсангүй. Гар цүнхэнд нь мөнгө байгаагүй бөгөөд цагдаа нар дээрэмдүүлсэн хэмээн дүүнэж байсан хэдий ч бүсгүй тэр орой гэрээс гарахтаа мөнгөгүй гэж Беригчтэй хэлсэн байдаг. Цүнхэн дотор нь Кирк дахин хүлээж чадахгүй нь Скот эмч рүү явлаа. Ээжийг байхгүй үед энэ л хамгийн зөв шийдвэр байх болно гэсэн Киркэд хаягдсан загтал байжээ. Мөрдөгчөд загталд дурдсан Кирк нэртэй хүнийг Скот нэртэй эмчийг хайгаад ч олсонгүй. Спенглерийн гэр бүлийнхэн болон түүний найзууд тийм нэртэй хүмүүсийг мэдэхгүй гэжээ. Цагдаа нар Лос Анжелес дахь Скот нэртэй эмч бүрийг байцаасан боловч тэдний хэнд нь ч Спенглер нэртэй өвчтний түүх байдаггүй. Спенглерийг өмнө нь Скотын нэртэй хүчирхийлэгчтэй холбогдож байсан ч өмгөөлөгч нь түүнийг 1945 оноос хойш огт хараагүй хэмээн ярьжээ. Цүнх олдсон цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмыг дахин 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нэгжсэн бөгөөд хайлтын явцад нэг нохой Лос Анжелесийн шоронгийн дүрмт хувцсыг гүн нүхнээс ухаж гаргасан байсан ч Спенглерийн гих өөр ямар нэгэн зүйл олдсонгүй. Спенглер алга болсон талаар янз бүрийн таамагуд байдаг. Түүнийг өр хүндэлтийн улмаас нас орсон гэдэг. Спенглерийн найз бүсгүйчүүд түүнийг алах болох үедээ 3 сартай жирэмсэн байсан бөгөөд өр хүндлэх тухай ярьж байсан гэжээ. Үр хөндүүлэх нь тухайн үед хууль бус зүйл байсан юм. Спенглерийн ордог байсан шөнийн цэнгэний газраар хамт үйлчлүүлдэг байсан гишчүүд жүжигчин бүсгүйг Док Хочтой ангаахын нэгэн оюутантай танилцж түүнд мөнгө өгч үр хөндүүлсэн. Тэр нь магадгүй амжилтгүй болсон байх хэмээх таамгийг дэвшүүлж байв. Гэсэн хэдий ч цагдаа нар тэр оюутныг олж илрүүлж чадаагүй. Түүнийг байдаг гэдгийг нь ч нотолж чадаагүй юм. Үүнээс гадна тухайн үед Лос Анжелесийн мафийн бүлэгнийхнийг хүртэл сэжиглэж байжээ. Учир нь тэд Спенглерийг алга болохтой зэрэгцэж сургаггүй болсон гэдэг. Түүний шөнийн цэнгэний газар хэсэг хугацаанд бүжигчнэр ажиллаж байхдаа дээрэмчидтэй холбоо тогтоосон. Тэдэнтэй хамт цугтсан гэхэнч бий. Мөн 1947 онд Лос Анжелес хотод болсон хэд хэдэн цуврал аллагтай холбоотой нэг хохирогч нь болсон байж болзошгүй гэж үздэг. Өнөөдрийн хүртэл Спенглерийн хэрэгт нэмэлт нотлох баримт олдоогүй бөгөөд түүний хаана байгаа нь тодорхойгүй хэвээр л байна. Алдарт сагсан бөмбөгч Бизон Дэлэ. Америкийн алдарт мэргэжлийн сагсан бөмбөгчин Бизон Дэлэ бүхий л амьдралынхаа турш өөрийн эдгээд араншин өвөрмөц төрх байдлаараа бусдаас ялгардаг байлаа. Тэр 33 настайдаа найз бүсгүйн хамт номхон далайд аялахаар гараад учир битүүлгээр ор сургаггүй алга болсон юм. Бизон Дэлэ 1969 онд Улаан өндөгний баяраар Патриса болон Дэ Платтерс хамтлагийн дучин Южин Уильямсын 2 дахь хүү болон мэндэлжээ. Удалгүй эцэг эхийн салснаар ахынхаа хамт их дээрээ үлджээ.
Хэдэн жилийн дараа ээж нь дахин нөхөрт гарсан хэдий ч хөвгүүдээ бага сургуульд байхад нь дахин гэрлэлтэд дуусгуур болгосон юм. Сагсан бөмбөгчөн дээлээ карьерийнхаа нэгэн үед алдарт дуучин Мадоннатай болцож байсан гэдэг. Харин тэр эд алдаршиж байхдаа буюу ердөө 30 наснда их спортоо орхисон юм. Тэр NBA-ийн хамгийн шилдэг багуудад төвийн тоглогч хийдэг байлаа. Түүнийг 1997 онд Chicago Bulls тоглодог байхад тус баг авраг болж байсан юм. Дээлээ 1999-өөс 2000 оны улирлын тоглолт эхлэхийн өмнө NBA-с зодог тайлсан нь карьерийнх нь оргилгүй байсан. Тэр Detroit Pistons багийн хамгийн өндөр цалинтай тоглогч байсан хэдий ч удирдлагуудтайгаа харилцаа муудаж солилцоонд орлогүй гэрээний үлдсэн 5 жил болон 36.5 сая $. Цалингаа орхихоор шийджээ. Түүнд сагсан бөмбөг дахиж тоглох сонирхол байгаагүй бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг хангалттай мөнгө олсон учраас мэрэгжлийн тоглоомоос хөндөрсөн гэж үздэг. Бизон дээлээ саксофон, хийл, бүрээ тоглож, адал явдалтай аялалд дуртай байсан бөгөөд нисгэгчийн үнэмлэх хүртэл авч үйжээ. Зодог тайлсныхаа дараа тэр Ливан, газар дундын тэнгис Австралийн нутгаар удаан хугацаагаар аялжээ. Мөн дарвуулт завж олгодохыг сурч, хувийн усан онгоц худалдан авсан байна. 2002 оны 7 дугаар сарын 6-нд дээлээ найз бүсгүй болон төрсөн ах Майл Даборт Ахмад Салдогийн хамтаар өөрийнхөө Хакуна Матата нэртэй хөлөг онгоцоор номхон далайд аялахаар театригаас хөдөлжээ. Дээлээ болон найз охин нь гэр бүлийн гишүүдтэйгээ байнгын холбоотой байдаг ч энэ удаад холбоо байрлалгүй 2 хоног сураггүй байлаа. Хэдэн хоногийн дараа зөвхөн ах нь л хөлөг онгоцон дээр ганцаараа театрийн эрэгт буцаж ирсэн байдаг. 2 сарын дараа цагдаагийнхан том ах Дабортыг хүн амны хэрэгт сэжиглэн саатуулжээ. Түүнийг баривчлагдахаас 2 хоногийн өмнө театрийн эргээс сагсан бөмбөгчийн зав олдох үед тэднийг буудаж хөнөөсөн гэмээр улмөр үлдсэн байв. Тэр нь сумны нүх байсан бөгөөд нүхийг нь юм нааж нүхсэн байжээ. Мөн Дабортын нэр дээр байдаг шуудангийн харьцгийг нээхэд Дээлигийн паспортыг ашиглан хурамч гарын үсгээр $152,000 алт худалдаж авсан баримт гарч ирсэн байдаг. Ингээд холбооны мөрдөгт очоо Дабортыг Ахмад Салда болон өөрийнхөө дүүг найз бүсгүйтэй хамт буудаж алаад дараа нь хөлөг онгоцон дээрээс цогцыг нь шийдсэн байж магадгүй гэж дүгнжээ. Гисэн хэдий ч хохирогчдын цогцыг олж чадаагүй юм. Даборт байцаагдаж байхдаа өөрийн ээж Патрисиараа ууцдаж тэднийг би хөнөөгөөгүй хэрэг шоронд орвол амьд үлдэж чадахгүй хэмээн ярьсан байдаг. Гэтэл гол сэжигтнээр татагдсан ах нь удалгүй амиа хорлох сэтлэр инсулиныг санаатайгаар хэтрүүлэн ууж эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсаар Калифорний эмнэлэгт нас оржээ. Түүнээс хойш шинэ баримт мэдээлэл олоогүй тул мөрдөн шалгах ажиллагааг зогсоосон байдаг. Зохион бүтээгч Луи Лепренс. Хүн төрөлхтний түүхэнд анхны богино дүрсийг кино урлагийг үндэслэгч ах дүү Люмер анх гаргасан бөгөөд тэднийг кино зургийн камерыг анх бүтээсэн гэдэг. Гэхдээ энэ нь маргаантай хэвээр байдаг. Үнэн хэрэгтээ хөдөлж буй хүмүүсийн дүрсийг ах дүү Люмер аваагүй юм. Харин 2 секундын хөдөлгөөнд дүрсийг 1888 онд Францын зохион бүтээгч Луи Лепренс авч Раундхейн цэцэрлэгдэх үзэгдэл хэмээн нэрлсэн байдаг. Тийм ч учраас түүнийг манай гараг дээр хөдөлгөөнд дүрсийг хальсанд буулгах анхны аппарат кино камерыг бүтээж анхны кино зургийг авсан гэж үздэг. Энэ кино нь ердөө л 2 секундын урттай байсан бөгөөд хоромхон зургийн акшн харуулсан бүтээлийг тухайн үед кино гэж нэрлэж байжээ. Энэхүү дүрс бичлэг нь жинхэнэ кино гартал 7 жил гарч байсан гэдэг. Харин зохион бүтээгч Луи Лепренс өөрийнхөө бүтээлд зохиогчийн эрх авч амжилгүйгээр галт тэргэнд суугаад орсурахгүй алга болсон юм. Луи Лепренс эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар 1890 оны 9-р сард Америк нэгдсэн улс руу аялангаа уран бүтээлээ олон нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй байлаа. Мөн санхүүжүүлэгч хайж Томас Эдисонтой уулзаад буцахдаа Лондонгоор дайрч өөрийнхөө бүтээлийн патент авах ёстой байсан юм. Харин энэ аяллахаа өмнө тэр Францын Дижон өртөөнд амьдардаг ахтайгаа уулзахар шийджээ. Ингээд ахтайгаа уулзаад 9-р сарын 16-нд Парис орох галт тэргэнд суусан боловч галт тэрэг төлөвлөсөн цагаасаа хожуу хөдөлжээ. Түүнийг Парист тосч уулзах найзууд нь хүлээж байсан ч тэр ирсэнгүй. Үүнээс хойш түүний гэр бүл найз нөхд нь дахиж хизэж хараагүй юм. Дижон өртөөнд Лепренсийг хамгийн сүүлд харсан хүн нь түүний ах байв. Францын цагдаагийн газар болон гэр бүлийнх нь нарийн хайлт хийсэн боловч түүнээс сураг гараагүй юм. Ингээд 1897 онд түүнийг албан ёсоор нас барсан хэмээн зарласан байдаг. Хүмүүс түүнийг магадгүй өрөнд ороод гарах газаргүй болж амиа хорлсон байх гэдэг. Хачиргалтай нь 1902 онд түүний том хүү Альфонс Нью-Йоркт очиж Эдисонтой уулзахаар явсан бөгөөд маргааш нь буудалд амиа хорлсон явдал гарсан юм. Суут шатарчин хүү
Питер Уинстон. 1970-ад оны хамгийн сод хүүхэд хэмээн нэрлэгдэж, Америк нэгдсэн улсын шатрын 3 удаагийн аваргыг ялж авраг болж явсан 14 настай Питер Уинстоны амьдралд золгүй явдал тохиолдоогүй байсан бол өдгөө түүнийг танихгүй хүн үгүй. Шатрын спортын түүхэн дэх хамгийн агуу гих тодтголтой хүмүүсийн нэг болох байсан биз. Түүний алга болсон хэрэг болоод даруй хагас цууны нүрийг үзэж байгаа ч чухам яг юу болж өнгөрсөн талаар баттай мэдээлэл одоо хүртэл байдаггүй. Питер ердөө нэг ой гарантай байхдаа гэртээ байгаа номнуудыг үзсээр байгаад цагаан толгойд сурч удалгүй ном унших туйлын дуртай нэгэн болсон байдаг. 3 настайдаа математикийн бодлогуудыг хэлбэрхэн бодож сар 7 хоногийн өдрүүдийг алдахгүй мэддэг болсон байжээ. Харин 6 наснда Питер хүү Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын Лонг Айландын Сенс Пойнт баг сургуульд элсэн суралцаж эхэлсэн бөгөөд удалгүй түүний тухай мэдээ сонин хэвлэлүүдээр гарч эхлэв. Түүнийг ангийнх нь маш ухаалаг боловч хачирхалтай зан ааштай, хүүхдүүдтэй хамт сургуулийн хоолны залаар үйлчлүүлдэггүй. Цаг үргэлж гэрээсээ авчирсан хоолоо ганцаараа иддэг нэгэн байсан хэмээн дурссан байдаг. Бяцхан суутанд чухам хин шатар тоглохыг зааж өгсөн нь тодорхойгүй байдаг боловч дийлэн хүмүүс түүний аав ноён Уинстон сениор байх магадaltaй хэмээн үздэг. Уинстон хүү үргэлж шатрын хөлөг биедээ авч явж чөлөөт цагаараа шатрын их маструудын тоглолтыг дуурайн тоглож, ангийнхантайгаа ч тоглодог байсан гэдэг. Питер шатрын тэмцээний үеэр трансын байдалд ордог байсан тул түүний оюун санаа хизээч сарниж байгаагүй дээр ийхүү хит их чармайж байсан нь ялагдах үед нь хэтэрхий хүнд цохилт болон түүнд ирдэг байжээ. Тэрээр 1972 он буюу 14 наснда Америк нэгдсэн улсын шатрын 3 удаагийн авраг Шон Брауныг ердөө 37 нүүдлээр хожиж байсан бол 1974 онд Америк нэгдсэн улсын залуусын шатрын авраг болж дэлхийн аврагад оролцох эрхээ авч байв. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд тэрээр 6 дугаар байр эзэлжээ. Ийхүү амжилтаар дүүрэн байсан ч түүний хувийн амьдрал, эрүүл мэндийн байдал улам бүр ээдрээтэй болж байв. 12 настайгаасаа Уинстон сэтгэл зүйн ноцтой хүндрэлүүдтэй учирч эхэлжээ. Ийхүү олон төрлийн эм хэрэглэж эхэлсэн нь түүний сэтгэл санааг улам бүр гутран болгож дарамтанд оруулсан юм. Түүний ээж нь сайн эмчэд үзүүлж сургуулийг нь өөрчилсөн боловч өсвөр насны хүүгийн сэтгэл зүй нэгэнд засрашгүй хүн дээр гэмтсэн байв. 1976 онд түүнд анх удаага сэтгцийн хямралын шинж тэмдэг илэрснээр Питер сэтгцийн эмнэлэгт нин даруй хүргэгдэн шизофрен өвчтөй хэмээн онцлогджээ. Улмаар 1997 оны сүүл хүртэл тэрээр сэтгцийн эмнэлгээс бараг л салхаа болсон аж. Сэтгцэд нөлөөлөх хүчтэй эм бэлтгэлүүд нь түүний тархины үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж ахин удаан хугацаагаар төвлөрч чадахгүй болсон бөгөөд цаг ямагт миний доторх шатарчинг эмэл үгүй хийсэн хэмээн өглөж явдаг болсон гэдэг. Мөн оны сүүлээр тэрээр нэгэн шатрын тэмцээнд ахин оролцсон боловч нэг ч ялалт авч чадалгүй тэмцээнээс хасагдсан аж. Ийхүү хасагдсан нь түүнийг алга болох шалтгаан болсон гэж хүмүүс хамгаалах нь ч бий. 1978 оны 1-ээс 2 дугаар сарын үед 19 настай Питер Уинстон Орос руугүй алга болов. Алга болохынхаа өмнөх нь тэрээр өөрийн найз Чарльз Хертон руу залгаад сэтгэлэн догдолсон өнгө аясаар хүрээд ирээч хэмээн хүссэн гэдэг. Харамсалтай нь Чарльз Хертон Нью-Йорк хотод байгаагүй тул очсон даруйдаа уулзна хэмээн ам гарчээ. Удалгүй Чарльз амлсан ёсороо Нью-Йорк хотод ирээд уулзах үедээ найзад нь ямар нэгэн зүйл буруу байгааг шууд л анзаарсан бөгөөд Питер түүнд ямар нэгэн учир нь ойлгогдохгүй зүйл бувтнаад нэг газар руу хуруугаараа чичлээд гүйж очсон гэдэг. Үүнээс хойш түүнийг хэн ч ахин олж хараагүй юм. Түүнийг Орос руугүй алга болсон хүмүүсийн чигсалтанд оруулж эрен хайсан боловч хэн ч түүнийг олоогүй бөгөөд Питер найзуудтай сүүлчийн өдрүүдийнхээ тухай багахан дурсамж ярианаас өөр юу ч үлдээлгүй орморгүй алга болсон юм. Түүнийг алга болсноос хойш хэдхэн хоногийн дараа Нью-Йорк хотод 1978 оны их цасан шуурга хэмээн түүхэнд үлдсэн хүчтэй шуурга болсон бөгөөд шуурганы үеэр түүний бүх уул мөр юучгүй алга болсон хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Магадгүй түүнийг аль нэг сэтгцийн эмнэлэгт нэр нь тодорхойлогдохгүй амьд хэвээр байгаа гэх таамаглал байдаг. Сууд хүмүүсийн амьдрал харамсалтай бөгөөд учир битүүлэг байдлаар дуусгар болдгийн нэгэн адил түүнд чухам юу тохиолдсон гэдэг нь тайлагдашгүй таавар болон үлдсэн юм. Боксчин Жим Робинсон. Америкийн боксчин амтд Жими Хочтой Жим Робинсныг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэр 1961 оны 2 дугаар сарын 7-нд алдарт мэргэжлийн боксчин Мухаммед Алитай нэг рингэн дээр тулалдах боломжийг олж авсан юм. Робинсон дэлхийн алдарт тамирчинтай 94 секундын турш тулалдсан байдаг.
Түүнтэй тулалдсан энэхүү тулаан Алигийн хувьд карьерийнх нь 4 дахь тулаан байсан юм. Робинсон хэдийгээр тулааны бэлтгэл хийгээгүй байсан ч хүчтэй өрсөлдөгч байж чаджээ. Үүнээс гадна тэр Алигийн хамгийн сайн найз байсан гэдэг. Али 1980 онд өгсөн нэгэн ярилцлаганда Робинсонд тусалдаг байсан тухайга ярьж байжээ. 2009 онд ESPN спортын суваг домогт Мухаммед Алитай нүр тулж байсан 50 боксчны талаар мэдээлэл цуглуулахад Робинсны тухай мэдээлэл бараг олдоогүй бөгөөд тэр аль хэдийн ор сураггүй алга болсон байсан юм. Мөн Мухаммед Алигийн баримт эд зүйлийг сонирхон цуглуулагч Стивен Сингер гэгч Робинсныг хайж гарын үсгийг нь авах гэж олон жилийг зарцуулжээ. Тэр Алигийн 50 өрсөлдөгчдөөс 49-ийн гарын үсгийг цуглуулсан бөгөөд Робинсон ганцаараа сураггүй үлджээ. Хүн бүр боксing амжилт байгуулж чаддаггүй ч Робинсон 7 жил рингэн дээр тулалдахдаа 8 удаа ялалт байгуулж 25 удаа ялагдсны 16 удаад нь нокаутаар унсан байдаг. Жим Робинсон 1963 онд боксоос зодог тайлж, улмаар Либерти хотын орон нутгийн бассейны заал, гудамжны булангуудад жижиг тулаанд ордог байжээ. 1979 онд спортын сэтгүүлч гэрэл зурагчин Майкл Бреннан Майами хотод Робинсонтой таарч түүнээс ярилцлага авсан нь түүний хэвлэлд өгсөн хамгийн сүүлийн ярилцлага болсон юм. Тэр дотны найз Алитайгаа хамгийн сүүлд 1967 онд уулзсан. Алитай хамт ягаан Кадиллакаар нь тойрон аялна хэмээн ярьсан байдаг. Тухайн үед Робинсон нэлээд турсан байжээ. Энэ ярилцлагаас хойш Робинсон хаана байгаа нь тодорхойгүй байв. Хэдийгээр цагдаа болон тусгайгийнх нь Робинсоныг хайсан хэдий ч түүний талаар ул мөрч олж чадаагүй юм. Робинсны төрсөн өдрийг хэн ч мэдэхгүй. Амтад Жими хочтой Жим Робинсныг гих албан ёсны баримт ч байдаггүй. Ингээд л тэр орс ураггүй алга болгоснын тоонд багтжээ. Жүжигчин сурвалжлагч Шон Флинн. Холливуудын алдар жүжигчин Эррол Флинний цорын ганц хүү Шон Флинн эцгийнхээ замналаар явж 10 гаруй кинонд дүр бүтээсэн ч эцэг шигээ амжилт олж чадаагүй учраас жүжигчний карьераа орхиж фото сурвалжлагч болохоор шийдсэн байдаг. Энэ ч зөв шийдвэр болсон юм. Үнэхээр ч түүний авсан гэрэл зургууд нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэж байлаа. Харамсалтай нь энэ ажил нь түүнийг орс ураггүй алга болгоход хүргэсэн байх. 1966 оны 1-р сард Шон Флинн өмнөд Вьетнамд бие даасан гэрэл зургийн сурвалжлагчаар ирсэн бөгөөд эхлээд Францын Парис матч сэтгүүлд, дараа нь Time Life сэтгүүлд, эцэст нь United Press International сэтгүүлд ажиллажээ. Удалгүй Вьетнамын дайны үеэр бие даан сурвалжлага хийх дайны тухай цуврал гэрэл зургийн цомгоо гаргасан нь нэлээдгүй амжилтанд хүрч ам өрссөн гэрэл зургийнхаа ачаар дэлхийд даяар алдартай болжээ. Тэр аюултай нөхцөлд ажилдаг төдийгүй хамгийн сайн зураг авахын тулд юу ч хийхээс буцдаггүй байв. Тэр байтугай зарим үед өөрөө цэргүүдийн хамт тулалдах хэрэг гардаг байжээ. 1966 оны 3-р сард Шон Флинн зураг авч байхдаа өвдгөндөө шархтаж байсан удаатай. 1968 онд Тэтийн довтлооны дараа Шон Вьетнам руу дахин буцаж иржээ. Тухайн үед CBS News телевизийн зураглаачаар ажиллаж байсан бөгөөд Дананг хотоос өмнө зүгт 85 милийн зайд Америк нэгдсэн улс болон хойд Вьетнамын цэргүүдийн хоорондын тулааныг сурвалжилж ээлжит зураг дарахын тулд Америкийн цэргүүдтэй хамт шүүхрээр үсэрчээ. Ингэж явхдаа тэр гарнатын хилтерхийд баг зэрэг шархтаж байсан юм. Шон Флинн хамгийн сүүлд Time сэтгүүлийн ажлын томилтоор Камбож улс руу яваад сураггүй болжээ. 1970 оны 4-р сарын 6-нд Шон Флинн болон түүний хамтран зүтгэгч сурвалжлагч Дана Стоунтай Сайгон дахь байлдааны фронтыг хайж болохын тулд Түрэнсээ Honda мотоциклээр Камбожийн нийслэлээс гарч явахдаа шалган нэвтрүүлэх цэг дээр олзлогдсон гэдэг. Баригдахаасаа өмнө тэр хоёр шалган нэвтрүүлэх цэгийг алсаас ажиглангаа хэд хэдэн сэтгүүлчтэй ярилцжээ. Шалганы ойролцоо засгийн газрын цэргүүд хамгаалалт авсан байгааг хараад Шон Стоун хоёр айж эмээхгүйгээр шалган нэвтрүүлэх цэг рүү явахаар шийдэв. Тэр хоёрыг хөдлөхөөс өмнө сурвалжлагч Стив Бэйл тэдний гэрэл зургийг дарсан байдаг. Энэ мөчөөс хойш тэд усанд хаясан чулуун мэт орс ураггүй алга болсон юм. Тэр хоёрыг Камбожийн 1-р хурдны замын шалган нэвтрүүлэх цэг дээр Вьетнамын партизанууд олзолж авсан гэдэгч тэдний хувь заяа хэрэгсэн тодорхойгүй үлджээ. Харин Вьетнамын засгийн газар тэр хоёрыг Камбожийн улаан гихмэрүүд бүлэглэл устгасан хэмээн мэдээлжээ. Тэр үйл явдлаас хойш хэн ч Шон Флиннийг дахин олж хараагүй юм. Хожим түүнийг Мексикт явж байна гэсэн яриа гарсан ч хэн ч баталж чадсангүй. 1991 онд Камбожид 2 эрэгтэй хүний зохицолдсон ч ДНХ-гийн шинжилгээгээр тэднийх биш сураггүй болсон 2 далайн дээрэмчний зохицос болохыг тогтоожээ. 2010 онд Шон Флинний зохицыг хайж байсан Британий хайгуулчид Камбожийн Кампонг Чам мужаас
Улаан гихмэрүүд цаазалсан гих барьцааны шарилыг олсон боловч шинжилгээний хариу мөн л түүний шарил биш болох нь тогтогджээ. Шон Флиний ээж жүжигчин Лили Дамита хүүгээ хайж олохын тулд асар их мөнгө зарцуулсан ч үр дүнд хүрээгүй учраас 1984 онд түүнийг албан ёсоор насварсан хэмээн зарласан байдаг. Австралийн ерөнхий сайд Харалд Холт. Австралийн 17 дахь ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Гарольд Холт 1967 оны 12 дугаар сарын 17-нд далайд сэлж аваад сураггүй алга болсон байдаг. Тухайн өдөр Холт Виктория мужийн Портси хотын ойролцоох Чевиот Бич хэмээх далайн эрэг дээр жадтай загасчлах аялал хийж байсан юм. Холт өмнө нь тэнд олон удаа шумбалт хийж сэлдэг байсан учраас тэр хавийн газрыг сайн мэддэг байжээ. Холт эрэг орчмын далайн ус давлгаа ихтэй, ширүүн урсгал эргүүлэг ихтэй байсан ч огтхон ч эргэлзэлгүй ус руу оржээ. Хамт явсан хүмүүс нь аюултай гэж үзсэн тул эргээс холдохыг хүссэнгүй. Гүйхэн газарч гэлсэн хүчтэй давлгаа мэдрэгдэж байжээ. Гэсэн хэдий ч Холт далайн давлгаан доогоор шурхан хүчтэй давлгааг сөрөн сэлж явсаар удалгүй бараан тасарсан байна. Эрэг дээр үлдсэн хүмүүс түүнийг дуудсан ч тэр гараа өргсөнгүй. Тусламжч гуйсангүй. Ингээд түүнийг орсроггүй болсноос нэг цагийн дараа Холтын эхнэр зараад түүнийг алга болсон тухай мэдэгдэн Викториягийн цагдаагийн газартай холбогдсноор Австралийн түүхэн дэх хамгийн том эрэл хайгуулгын ажил эхэлсэн юм. Тус улсын батлан хамгаалах хүчнийг бүхэлд нь хөдөлгөсөн энэхүү эрен хайх ажилд 340 гаруй хүн оролцжээ. Хүчтэй салхи далай ширүүн төрлөг бороотой байсан хэдий ч Холтыг хамгийн сүүлд харсан газрын ойролцоо 50 шумбагч ээлжээр шумбаж эрен хайх ажиллагаа эхлүүлсээр байв. Чивиот далайн эргийн орчмоор Холтын цогцыг ирж хайх ажиллагааг олон хоногийн турш явуулсан боловч түүний цогцогч бол чадаагүй учраас 1968 оны 1-р сарын 5-нд эрлийг зогсон түүнийг живж насварсан хэмээн үзжээ. Холт алга болсон нь санаандгүй живсэн, энгийн тохиолдол байсан гэдэгтээ ерөнхийдөө санал нийлдэг. Гэхдээ Холт удаан хугацаагаар усан цэлэх, усан дор төсвөрлөх гайхалтай чадвартай байсан бөгөөд бүр нэг удаа парламентын чуулганы үеэр өөрийнхөө амьсгалыг хэр удаан дарж чадхаа харуулan хөгжөөж байсан түүх бий. Мөн түүний алга болсон талаар хэд хэдэн таамаг хувилбар байдаг. Тэдгээрээс хамгийн их магадлалтай нь түүний хятадын тагнуул байсан бөгөөд хятадын усан доогуур шумбагч онгоцоор нууцаар авч явсан гэдэг. Өөр нэгэн таамгаар Харалд Холт Вьетнамаас Австралийн цэргийг гаргах гэж байсан учраас Америкийн тагнуулын төв газар түүнийг устгасан гэж үздэг. Бас нэгэн хачирхалтай цуврал гарсан байдаг нь түүнийг хил амнаас зүгтэж зүгээр л усанд хайсан чулуун мэт алга болоод дараа нь залуухан нууц амрагтайгаа нууцхан амьдарсан гэдэг. Учир нь Холт тухайн үед хувийн нууцад нь халлаа хэмээн бие хамгаалагчаа албан үүргээ гүйцэтгэхэд нь дургүй байсан учраас хамгаалалтгүй амархаар шийдсэн байжээ. Холтын гэр бүлээс гадуур харилцаагаа нуухын тулд ийм зүйл хийсэн хэмээн түүний эхнэр Зараа хожим мэдүүлэхтэй дурдсан байдаг. Засгийн газрынхан тэргүүн гэнэт алга болсон талаар тухайн үеийн австралчууд бүр өөрийн гэсэн хиллэг бий болгож Гарольд Холт болгох, алга болох, нууцлаг байдлаар алга болох гэсэн нэр томьёог хүртэл гаргаж байжээ. Энэ явдлын тухай хэн Харалд Холтыг хүнөв хэмээх баримтат кино хүртэл хийгдсэн байдаг. Зохиолч Оскар Акоста. Америкийн өмгөөлөгч, зохиолч, Чикаго хөдөлгөөний идэвхтэн Оскар Акостаг ихэнх хүмүүс Америкийн зохиолч Хантер Томпсонтой нөхөрлөж байснаар нь илүү мэддэг. Томпсон 1971 онд бичсэн Лас Вегас дахь айдас ба үзэн ядалт романа Акостаг Самоагийн хүнд жингийн өмгөөлөгч доктор Гонза хэмээн тодорхойлсон байдаг. Акоста хүрэн одос үхрийн намтар, жомнуудын бослого зэрэг хэд хэдэн намтарчилсан роман бичжээ. Тэр 1974 оны 5 дугаар сард Мексикийг зорьсон аяллахаа үеэр Мексикийн Мазатлан хотод ямар ч улмаргүй алга болсон юм. Хамгийн сүүлд Акоста хүүрөөгөө уцтаж би цагаан цасаар хужигдсан завинд суух гэж байна хэмээн хэлсэн гэдэг. Түүнээс хойш сураг тасарчээ. Хүмүүс Акостаг Майамид нуугдаж байгаа гэсэн цуу яриад хараасан бөгөөд хэсэг хугацааны дараа түүний найз Хантер Томпсон эмгэнэл бичснээр энэ цуу яриа төгсгөл болсон юм. Томпсон найзаагаа мансууруулах байдсанд донтсон байсныг дурдаад Акостаг хар тамхины наймаачид хүнөөсөн эсвэл улс төрийн аллагын золиос болсон хэмээн ярьсан байдаг. Зарим хэвлэлд Акостаг аяллахаа үеэр хар тамхи хэтрүүлэн хэрэгэлсэн эсвэл мэдрэлийн хямралд ороод насварсан хэмээн таамаглаж байжээ. Гэвч Акостагийн цогцос хизээч алдаагүй юм. Нийгмийн зүтгэлтэн Жими Хоффа. Нийгмийн хамгийн доод давхаргаас гарч ирсэн Жими Хоффа 1952 онд Америкийн үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдагчаар сонгогдсон бөгөөд холбоогоо дээд зэргийн авилгын үүр уурхай болгож мафтай нэгт холбоо байгуулсан байдаг.
1957 онд түүний энэ асуудлыг шалгахаар Сенатч Джон Маклинан тэргүүтээ тусгай хороо хүртэл Сенатад байгуулахад хүргэсэн юм. Харин 1964 онд Хоффагийн бүх хэрэг илчлэгдэж их шүүхийн гишүүнийг худалдан авах гэсэн оролдлогоор нь 8 жил, мөн тэтгэврийн сангийн мөнгийг төлөөрсөн хэрэгээр дахин 5 жилийн ял авсан байна. Гэвч 13 жилийн ял авсан Хоффа 5 жил нь шоронд суусан юм. 1971 онд ерөнхийлөгч Никсон Хоффагийн ялын хугацааг буруулж түүнд $2 сая $2 нөхөн олгоор олгосон боловч мэргэжлийн холбооны үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ. Тиймээс Хоффа Детройтын байгууллагад ирсэн байна. Яагаад ингэх болсон? Цааш шалтгаан нь өнөө хүртэл нууц хэвээр үлдсэн байдаг. Харамсалтай нь тэр бодож санснаач биелүүлж чадалгүй 1975 оны 4-р сарын 30-нд Орос сураггүй алга болжээ. Хамгийн сүүлд түүний Детройтын дагуул хот Bloomfield Township-ийн ойролцоо өдрийн 3 цагийн үед рестораны машины зогсоолын дэргэд байхад нь харсан гэдэг. Үүнээс өмнө тэрээр эхнэрлүүгээ автомат утсаар ярьсан байдаг. Зогсоол дээр Хоффагийн машин онгорхой байсан боловч өөрийнх нь улмар огт илрээгүй байна. Түүнийг мафийн нууцыг илчилж ялын хугацаагаа бууруулсан тул үүнийх нь хариуд мафиуд алсан гэж олон хүн үздэг. Түүний хайчсныг болон чухам яг юу болоод өнгөрснийг хэн ч тайлбарлаагүй юм. Хоффаг алга болсныг хараал зөвхөлтэй холбон тайлбарлаж кино зохиол хүртэл бичсэн байдаг. Өв залгамжлагч, антропологч Майкл Рокфеллер. Америкийн Стандарт Ойл компаниг үндэслэгч нэрт бизнесмен тэр бомтон Джон Рокфеллерийн ач хүү. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Нельсон Рокфеллерийн хүү, угсаатан зүүж антропологч Майкл Рокфеллер 1938 онд төрсөн бөгөөд 1961 онд 33 наснда шинэ гивнийн хүний махан эдэшт омгийн нутгаараа илж яваад Орос руугүй алга болсон юм. Майкл нэг их сайн хүү байсангүй. Майкл бусдын л нэгэн адил цэргийн алба хааж их сургуульд хүртэл сурчээ. Харвардын их сургуулийг амжилттай дүргсэн бөгөөд нутгийн уугуул иргэдийн амьдралыг судлахаар далайн орнууд руу явах шинжилгээний баг гаргахаар шийджээ. Тэр эцгийгээ Нью-Йоркийн амбан захирагч болоод улс төрд орох үед буюу 1961 оны намар мэргэжил нэгт Рен Уоссенгийн хамтаар шинэ гивнийн арал руу нутгийн уугуул иргэдийн аж байдлын талаар мэдээлэл цуглуулахаар замдаа гарчээ. Тэд зорьсон газраа амжилттай хүрч Майкл омгийнхонтой уулзаж шинэ гивнийн уугуул иргэдч ёс заншил ахуйн алдууруудаа түүнтэй дуртаяа солилцож байлаа. Гэвч Майкл нэг хэвийн зүйлийг хүссэнгүй. Тэр хамгийн ховор шилдэг сайн гэснийг хүссэн байлаа. Баг Рокфеллерийн мөрөөдөж байсан зүйл нь астматуудын омгийнхны эд зүйл höжээ. Нутгийн уугуул иргэдийг судалсан ч сэтгэл нь хансангүй. Махчин омог астматуудын арал руу өөрсдийн хийсэн заваараа явахаар шийджээ. Нутгийнхан хүний махын эдэшт омгийн нутагт ойртож болохгүй хэмээн анхааруулсан хэдий ч тэд тоолгүй аяллаа цааш үргэлжлүүлсэн юм. Тэр сүүлчийн замдаа гарахаас өмнө нэгэн бүүдэр очсон гэдэг. Бөөч түүнд нүүрэн дээр нь үхлийн маск харж байна гэж анхааруулжээ. Гэтэл Майкл махчин омог руу явах гэж байгаа болохоор тэгж харагдсан байх. Тэдний шүтэн нь үхэл тэгээд л ингэж харагдаж байгаа хэрэг хэмээн боджээ. Харин бөө болохоор Майклд аюул учирч магадгүй гэдгийг яг хэлсэн гэдэг. Харин Майкл үнийг тоосонгүй цаашаа хөвжээ. Харамсалтай нь замын дунд завны хөдөлгүүр эвдэрчээ. Тэр газар нь махчин матар их байдаг тул тусламж хүлээвэл матарт юм уу махан эдэшт омгийнхонд идүүлэх нь гарцаагүй гэж үзсэн хөтөч нар хоосон түшний сав биедээ уйж ус руу өсөрчээ. Энэ үед зав дээр хоосон хоцорсон Рене болон Майкл нар голын хүчтэй голдролд цохиулан зав усанд автан онхолтжээ. Улмаар Майкл эрэг рүү сэлэхэр шийдсэн бол Рене завны үлдэгдэл дээр үлдэхэр шийдсэн гэдэг. Хэдхэн цагийн дараа Нидерландын цагдаа нар Ренег олсон бол Майклийн тухай сураг үүгээр тасарчээ. Үүнээс хойш түүнийг хинч хараагүй. Үхсэн амьд аль нь ч олдоогүй юм. Энэ үйл явдлын дараа Майклийн аав хүүгээ хайх хэд хэдэн эрлийн ажиллагаа эхлүүлсэн ч амжилтыг эс олсон байдаг. Ингээд л дэлхийн хамгийн баян өв залгамжлагч алга болсон нь одоо хүртэл таамаг хэвээр. Магадлал өндөртэй ганцхан таамаг байдаг нь түүнийг хүн иддэг астматууд омгийнхонд идүүлсэн гэх таамаг юм. Хожим Христийн шашны түгээн дэлгэрүүлэгч сайн дурын ажилтнууд шинэ гивнийн арал дээр ажиллах үедээ Майкл Рокфеллерийн өмсөж явсан хувцсыг хүний махан эдэшт омгийнхан өмссөн байсан хэмээн ярьсан байдаг. Жаз хөгжимчин, дуучин Глен Миллер.
Америкийн алдарт Big Band-ийн нэрт жаз хөгжимчин дуучны нэг болох Glenn Miller 1944 онд 40 наснда Орос руугүй алга болсон юм. Тэр дэлхийн 2 дугаар дайны үеэр айрамд элсэн тэндээсээ агаарын цэргийн хүчинд хуваарлагдсан бөгөөд 1943 онд тэнд алба хааж байхдаа Америк нэгдсэн улсын агаарын цэргийн хүчний найрал хөгжмийг байгуулж байжээ. Жазын суперхот Miller дайчдыг хөгжих үйл ажиллагаанд оролцдог байв. Тэр цалин мөнгнөөс татгалзаж 2 жилийн турш цэргүүдэд тоглолт үзүүлж тэднийг сэтгэл санаагаар нь дэмждэг байжээ. 1944 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Miller Norseman C-64 хэмээх нэг мотортой онгоцоор Bedford-аас Францын Парисыг чиглэн 2 цэргийн хамтаар ниссэн байна. Гэвч хүрэх газраа хүрч чадсангүй. Онгоц нь ч Орос руугүй олжээ. алга болжээ. Онгоц La Manche-ийн орчмоос алга болсон бөгөөд Miller болон түүний хамтрагчид ч мөн Орос руугүй болсон юм. Түүний өхлийн талаар олон таамаглал хувилбар гарч байлаа. Тэд байлдааны талбарын дээгүүр нисэж байсан учраас онгоцыг сүнөөсөн байх магадлалтай гэдэг. Хамгийн үнэнд ойр байж мэдэх энэ хувилбар нь холбоотнуудын онгоцны бөмбөгдөлтөнд өртсөн гэсэн таамаглал юм. Мөн түүнийг бусдад хорлогдсон, эсвэл тагнуулын ажил хийж байсан гэсэн таамгийг ч дэвшүүлсэн байдаг. Хажуу нь BBC-гийн хөлөг онгоцны хянагч Fred Shaw, La Manche-ийн ойролцоо энэ төрлийн сүрсэн онгоцыг харсан гэсэн боловч үүнийг нотлох ямар нэгэн баримт одоо хэрн олдоогүй юм. Биохимч Фэн Жиамо. Хятадын нэрт биохимч судлаач Фэн Жиамо 1935 онд Гуандун мужийн Гуанчжоу хотод төрсэн бөгөөд аялаж яваад Орос руугүй алга болсон байдаг. Тэрээр Хятадын төвийн их сургуулийг биологч мэргэжлэр 1947 онд төгсөж, улмаар Шанхайн биохимийн дээд сургуульд элсэн орж, цаавууд Тянцзины удирдлагад суралцаж ажиллаж байжээ. Тэр 1956 оноос эхлэн Хятадын Шинжааны академиас зохион байгуулсан Шинжаан дахь хэд хэдэн эрдэм шинжилгээний экспедицэд нэгдэн орсон юм. Экспедицүүдээрээ Пол Норийн элсэн зүлдэх ургамал, амьтны төрөл зүйлийн каталогийг гаргаж, калиен хуримтлалыг хэмжиж байжээ. Олон мянган жил нуурын яраал байсан ч цутгал мөрнийг нь далангаар хаах үед ширгэж цөл болсон Лоп Норийн элсэн цүлдэх ургамал амьтны төрөл зүйлийн каталогийг гаргаж калиен хуримтлалыг хэмжиж байжээ. Олон мянган жил нуурын яраал байсан ч цутгал мөрнийг нь далангаар хаах үед ширгэж цөл болсон Лопын цөл рүү хүрэхэд хүндрэлтэй аюултай тооцогддог нь тухайн үедээ нэр алдарт хүрсэн Фэн Жиамогийн сонирхлыг ихэд татах болжээ. Тэрээр нуурын ёроол хэсгийн шинээр өссөн цүлд амтан богино хугацаанд эдээш нь тасаж байгааг судлахаар 1964 онд экспедиц зохион байгуулжээ. Ийхүү багагүй хугацааг судалгаанд зориулж халуун хуурай урамсгалд ажилласан ч Маогийн соёлын хувьсгал гарснаар экспедицийн үйл ажиллагаанд тасалджээ. Хожим 1980 онд 2 дахь экспедиц байгуулан цөл рүү дахин судалгаанд гарсан ч цөлд цэвэр усны хомсдолд орсноор Фэн Жиамо өөрийн биеэр усны эрэлт гарчээ. Тэр ус хайхаар явсан тухай тэмдэглэл үлдээгээд алга болсон юм. Харамсалтай нь тэрээр судалгааны бааздаа эргэн ирээгүй бөгөөд түүний араас хэд хэдэн эрлийн баг ажилласан ч үр дүнд хүрээгүй гэдэг. 2005-аас 2007 оны хооронд 6 удаа түүнийх байж болцсошгүй хүний зогсос олдсон боловч үүнийг нотлох боломжгүй байсан юм. Дипломатч Раул Валенберг. Шведийн дипломатч Раул Валенберг дэлхийн 2 дугаар дайны үед Унгарын хэдэн 10 мянган еврейчүүдийг үхлийн лагерт явуулахаас аварсан хүн. Түүний энэ гавьяаг саяхан буюу 2012 онд Америк нэгдсэн улсын Конгрессийн алтан медалаар нэхэн шагнаж Австрали, Америк нэгдсэн улс, Унгар, Канада, Израиль улс хүндэт иргэнээрээ хожмоо өргөмжилсөн юм. Түүнийг хамгийн сүүлд 1945 оны 1-р сарын 18-нд Унгарын нийслэл Будапешт жолоочтойгоо явахыг харсан байдаг. Хожим Швед дипломатчдыг гадаад хоригдлуудын хамт Лефортовын хорхот байхыг харсан гэдэгч зөвлөлт холбоот улс задарсны дараа шинэ удирдлагууд нь үүнийг няцаасан байдаг. Ийхүү дэлхийн 2 дугаар дайны үед олон мянган еврейн амийг аварсан дипломатчийн хувь заяа хэрэгсэн нь онцгой хэвээр үлдсэн юм. КГБ-гийн генерал Судаплатовын бичсэн дурсамж номонд Валенбергийг Булганины хувийн зарилгаар саатуулж Молотовын заавраар 1947 онд хүнөөсөн гэжээ. Генерал үдснээр Раул Валенбергт үхлийн тариа хийж цогцсыг нь Дооны сүмийн шарил шатаах зууханд шатаажээ. Харин Польшууд түүнийг 1959 онд амьд байхыг нь харсан гэдэг. Валенбергийг одоо ч амьд байгаа гэсэн хувилбарч байдаг. Учир нь 2000 онд Москвад ирсэн Валенбергийн хэргийн асуудлаарх Шведийн комиссийн гишүүд түүнийг амьд байж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй юм. Яруу найрагч зураач
Everett Russ. 20-р зуун гарснаар Америк зохиолч яруу найрагчдын дунд Америк нэгдсэн улсын баруун өмнөд мужуудыг нэгтгэсэн түүх алдаршиж, зэрлэг өрн рүү зөвлөх уран бүтээлчдийн тооч нэмэгджээ. Тэдний нэг нь дөнгөж 16 настай залуу байсан яруу найрагч, зураач, аялагч Everett Russ байлаа. Тэр 1931 оноос эхлэн морь илжгээр Аризона, Нью Мексико, Юта, Колорадо мужуудаар хэдэн жилийн турш аялсан бөгөөд өөрийн зурсан уран зургуудаа борлуулж аяллаа зардлаа босгодог байжээ. 1934 оны 11-р сарын 20-нд хоёр ээлжигт ачаагаа ачаад Russ ганцаараа Ютагийн элсэн цөл рүү явжээ. Үүнээс хойш түүнийг дахин хизээж хараагүй. Учир битүүлгээр Орос руугүй алга болсон түүнийг харсан гих хамгийн сүүлийн баримт Дэвис Гулч хавцалтай холбогддог. Нутгийн нэгэн оршин суугч голын зүгт хоёр ээлжиг тууж яваа залууг харсан хэмээн ярьсан байдаг. Хожим 2009 онд National Geographic сэтгүүлд яруу найрагч Russ-ын Орос руугүй болсон хэргийн зангилаг тайлсан тухай мэдээ нийтлсэн нь хүмүүсийн дунд баггүй шууган тарьжээ. Тэдний судалгаагаар Юта мужийн нэгэн цөлөөс олдсон хүний үлдэгдлийн ДНХ Everett Russ-ийнхтай таарсан бөгөөд нутгийн угуул нуучин ямгийнхны гарт амиа алдсан хэмээн өгүүлжээ. Зарим баримтанд Russ-ыг хадан цохоноос унаж үерийн усанд живсэн байх магадлалтай гэж үздэг бол өөр нэгэн таамгаар түүнийг алагдсан хэмээн үзсэн байдаг.